Тэр нөгөө юу яасан хасаараа. Ер нь AI химэл оюуханыг юундаа өдөртөмд ашиглаж байна? Өөрийгөө ойлгохгүй идэх гэсэндээс тий хаяа зөвлөгөө мөглөх авахгүй л тий нөхцөл байдлыг аливаар нь дүгнэх үү юу гэж бодож ийн гэдэг ч юм уу тий тэгэж ашиглаж байгаа. Хичээл хийхдээ ашиглаж байгаа. Ер нь ашиглана. Ян зүрийн асуулт асуун хаяа үйдэд хэрэлтэн гэх тоххой. Одоо анх гарч яхад нь яг зураг бүтээж үзэж байсан л хамгийн сонирхолтой юм уу. Тэрнээс тэрээ нэг ашигладаггүй. Хичээл хийхдээ ашигладаг. Тэгээд ингээд ер нь амар харилцан яриа өрнүүлдэг. Крашийн тухай ч юм уу эсвэл найзуудынхаа тухай тэгээд сэтгэл зүйн тухай зөвлөгөө авдаг. Ер нь л амар их ашигладаг. Chat GPT дээр AI-ийн про эрхийг нэвтгчүүлсэн. Тэгээд яг өдөртсмийн ажил, амьдрал тэгээд асах зүйлсээ бол AI-с ер нь бол маш ихээр ер нь бол тусалцаа авч байгаа. За ер нь хөвчлээ ашиглана. Энэ яагаад юм бол гээгүүтээ нөө Chat GPT-гээс асуугаад Chat GPT ч юм уу ер нь тийм байдлаар асуулт асуух ч юм уу тий. Chat GPT-гээс юмдаа мэдгүй зүйлээ асуух гэх юм уу? Тэгж шигэлдэг. Ер нь бол AI хөгжөөд ороод ирэх юм бол үйлчлэгийн салбар тэгээ имлэгийн нөгөө нэг шинжилгээ янз янзын нөгөө оншмоншонд бас айгуу сайн нөлөөлөх юм болоо гэж бодож байгаа шүү дээ. Ер нь бол айгуу хурдтай л хөгжиж байгаа шиг байна шүү дээ. Анзаараад хахад тий залуучуудын хэрэглээнд ч тэр тэгээд компаниудын үйл ажиллагаанд ч тэр ер нь бол нэлээд л хурдтай орж ирж байна гэж харж байгаа шүү дээ тий. Одоо миний сонссноор за анх ингээ гар утас интернет гарч ирэхэд хүмүүс их сандарсан гэсэн. Одоо яана ингээд хөгсүүлийг ингээ булааж авч байгаа юм шиг мэдэрч зүрх ч юм уу те. За тэгмүүд AI гарангууд бас нэг тиймэрхүү тал байгаа юм шиг байсан. Гэхдээ AI-г зүгээр ашиглаж чадах юм бол магадгүй ажлын бүтээмжийг илүү их хэсгэх одоо магадaltaй юм байна. Тэнгүүт магадгүй ажил олгогчид ч тэр ажилтнууд ч тэр амар байх юм болов уу гэж бодож байгаа. За тэгвэл ер нь хамгийн сүүлд хизээ яг эрүүл мэндийн шинжилгээ өгсөн бэ? 27 хоногийн өмнө илүү. За. Тэгээ ер нь зүгээр тогтмол өгдөггүй эсвэл бас ямар нэг юм өвдөөд ч юм уу гэсэн болов. Ер нь яг жилдээ нэг удаа оруул зүгээр гэж боддог л доо. Гэхдээ тэгээд бас өвддөг л доо. Ер нь тогтуулдаг. Жилдээ нэг ч юм уу нэгээс хоёр хөлөөмөг тоглолт байсаар юм. За. Бас ээж нь хамт шинжилгээнд аашгүй. Ер нь гэр бүлээрээ Өөнөөрөө. тий. Ер нь бол тогтмол ордог. Би жилдээ ганцд бол эрүүл мэндийн шинжилгээд орчтой шүү дээ. Эрүүл мэндийн шинжилгээ ер нь нэг жилдээ нэг тогтмол өгчгийг боддөг шүү. Ааха. Шинжилгээ өгнө. Ер нь жилдээ нэг өгч юм ер нь арилгах тхийг боддог. Татус огч тагс. Ер нь нэг фактор өвдөд шинжилгээнд ороо эмчд үзүүлэх асуудал байдгүй. Ер нь тэгээ тоодгүй шүү. Жилдээ ганц 2 жилдээ ганц манц ч юм. Та нураа гэдэг шинжилгээний төвийн тухай сонссон уу? Сонсч ирсэн. За, ер нь ямар мэдээлэлтэй байдаг вэ? Ер нь онцлогооны төвл гэж мэддэг юм бэ. За, ерөнхийдөө бол AI дээр яг технологи дээр суурилсан. Тийм. Тэгээ Монголд бас анх удаа яг юм AI технологиг ашиглаж байгаа. Ийм орчин үеийн тэгээд маш тухтай, тий амар лаг чанартай үйлчлэл үзүүлдэг юм газар байгаа. Тэгээд танд бас суурь шинжилгээний хэмч өгөх гэсэн. Тэгээ та бас тий одоо нэг шинжилгээ өгөх цаг нь болсон байна. Баярлаа. Шинжилгээ өнөө эрүүл мэндийн боцоорой. За баярлалаа. Баярлаа. За нэг ийм газар чи дуулсан уу? Нураа гэд Дуулсан юм. за хиймэл оюун ухаан ашигладаг. Тийм одоо эрт дэлгэрүүлгийн шинжилгээ хийдэг. Ийм газар байгаа. Тэгээд бас яг чамд инфо мэдээллийг өгөхийн хажуугаар хэмч өгөх гээд Хэдэн үе өнгөлтөө. энэ нөгөө суурь шинжилгээ өнгөө өгөх ийм gift card бэлгэлж байна. Тэгэхээр та нураа төвийн тухай сонссон шинжилгээний Тийм сонсчихсан. За та ер нь ямар мэдээлэлтэй байгаа вэ? Ер нь бүтэн үеийн шинжилгээнд би судалж ирсэн байхгүй юу? Тэгвэл бусад эмтгүүдэд харьцуулахад хамаагүй олон төрлийн шинжилгээг дээрсэн сүүлийн үеийн AI технологид нөгөө сүүлж өгч байгаа юм байна гэдгийг нэрээ харж байсан. Nice. Яг тест хобби ярих та. Тэгээд тэр бичлэгэнд оролцож байгаа хүмүүстэй биднээс талархлаа илэрхийлээд энэхүү нураа төвтэй хамтраад суурь шинжилгээний хэмчгийг өгч байгаамаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Яг гоё бодож ирсэн юм аа авчлаа. Ямар гоё юм. Баярлалаа. Та бүхэнд бас энэхүү бичлэгэнд оролцсонд баярлалаа гэд энэхүү суурь шинжилгээний хэмчгийг өгч байна. За тэгээд хамтдаа үйлчлүүлээрэй баярлалаа. Баярлалаа. За
Тэгээ харин чамд энэ хүү бичлэгт орсонд баярлалаа гэж сууш шинжилгээний эхэм бичгийг өгч байгаамаа. Таны энэ хүү нурагийн сууш шинжилгээний эхэм бичгийг өгж байгаа юм. Бичлэгт орж байгаад баярлалаа гэдээ бас чамд нэг бэлэг болгоод AI гэж нурагийн сууш шинжилгээний вакцины энэ хүү эхэм бичгийг өгч байна. Шинжилгээний төвөөр үйлчлүүлээ те энэ хүү үйлчлэгийг нь аваарай гэд энэ хүү сууш шинжилгээний эхэм бичгийг өгч байгаамаа. За баярлалаа. За баярлалаа. Нураг бол яг сонсч ирсэн л та. Тэгээд нэг зав зай гараад очоод сайхан шинжилгээ өгнө. За тэгээд баярлалаа. Баярлалаа. За тэгвэл манай бичлэгт орсонд баярлалаа. Тэгээ бас шинжилгээнд дайр орхон орж байгаарэ гэд энэ хүү эхэм бичгийг танд өгч байна. За тэгэхээр би танд бас энэ хүү нурагийн шинжилгээний төвийн эхэм бичгийг өгч байгаа юм. За баярлалаа. Тэгээд бас таныг сууш шинжилгээ өнгөө хийлгээд үзээрэй гэд тэгээд ер нь цаашдаа бас нураагаар үйлчлүүлж байгаарэ гэд энэ хүү эхэм бичгийг өгч байна. За баярлалаа. Тийм та гэхдээ одоо ингээ өвөл хийж байгаа юм чинь бас таныг гоё шинжилгээнд хамрагдаасай гэд бид нар юу яаж байгаа юм. Нураа гэд одоо юм шинжилгээний төв байгаа. Тэгээ орчин үеийн технологиг ашиглаж байгаа. Тэгээд ер нь хүний бие ирээдүйд үүсч болох ингээ өвчнийг хүчил өөрчилж мэдэх боломжтой. Ийм лаг технологийн юм одоо эмнэлэг байгаа. Үйлчлэгийн төв. Тэгээд танд энэ хүү одоо эхэм бичгийг өгч байна. Та очиж шинжилгээ хийлгээрэй.